Та яг одоо илүү өрөө сувгийг хүлээн авч сонсож байна. За ингээ хүлээн авч сонсож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та анхудаа илүү өрөө сувгийг сонсож байгаа бол subscribe дарж бидэнтэй нэгдэрэй гэж хүсье. За ингээ өнөөдрийн маань дугаар ороход бэлэн болсон байна. Ингээд эхэлцгээе. 911-т нэгэн дуудлага ирдэг. Нэгэн эрэгтэй хүн 911-ийн оператортой ярихдаа би өндөр байшингийн цонхноос хүн үсрэхийг харлаа. За магадгүй 17 юм уу 19 давхраас энэ хүн унсан байхаа. Энэ байрны нэрийг University Club Tower Apartment гэдгээ. Тэр хүнийг үсрэх үед эхлээд цонх нь хагарсан, дараа нь тэр хүн унсан гэж хэлдэг. За ингээд цагдаа нар хэргийн газар ирж цогцыг морг руу авч явсан. Хохирогчийн 7 сар хагастай жирэмсэн эхнэр нь цагдаагийн газар очиж байцаалт өгсөн байна. За ингээд мөрдөн байцаагчийг байцаалтын өрөөнд орж ирэхээс өмнө эхнэр нь эмээтэйгээ хамт байсан бөгөөд юу гэж ярьсан богинохон бичлэгийг эхлээд та бүхэндээ хүргье. I touched his bones. All broken and sticking out of his body. Everything was bent backwards. I look at this and I think of all the stuff on Josh. Everything was split open. You could see his bones and blood and guts. Энэхүү видео бичлэгээс харахад Amber Heard сэтгэл санааны маш хүнд байдалтай харагдаж байна. Тэрээр бие давхар, дээрэс нь нөхөр нь өөрийнх нь нүдэн дээр нь цонхоор унаж амиа алдсан. Түүний эмээ нь хажууд нь чимээгүйхэн сууж, Amber-ын сэтгэлийн шархаа даван туулахад тусалж байна харагдана. Гэвч эмээ сүүлдээ Amber-т анхааруулж хонгор минь чи үгээ цэнэх хэрэгтэй. Дууга бай, янз бүрийн битгий яриа гэсэн анхааруулгыг хэлдэг. За гэвч жирэмсэн залуу ихнэрт ярих зүйл их байсан бол доо ам алдвал барьж болдоггүй гэдгийн адилаар ярьсан зүйл нь эцэст нь өөрийнх нь эсрэг зүйл болж эргэсэн юм. Хэргийг хөндлөнгөөс харсан бүх хүмүүс Josh Hilberling-ийг амиа хорлох гэж 25 давхар орон сууцны 17 давхарт байх гэрийнхэн цонхоор үсэрсэн гэж бодож байсан ч бодит байдал тийм биш байв. Josh-ыг хэн нэгэн цонхоор түлхсэн тодорхой байсан. Гэвч байцаалтын өрөөнд байсан 7 сар гарантай эхнэр нь өөрийг нь энэ тухайн байцаалтын өрөөний бичлэгийн камер дуу дүрстэйг бичиж авч байна гэж огт бодоогүй эмээдээ ерөөсөө бүх зүйлийг ярьцдаг. Гэвч түүний бүх дүрс болон яриа нь камерт бичигдэн үлдсэн. За тэгвэл Amber мөрдөн байцаалтын өрөөнд юу гэж ярьсныг та бүхэндээ видео хэлбэрээр удахгүй хүргэх болно. За товчхондоо энэ хэрэг байна. 2011 оны 6 сарын 7-ны 16 цагт Америкийн нэгдсэн улсын Оклахома мужийн Тулса хотын төвд өмнөд Керсон 17 дугаар байр болох University Club Tower гэх нэртэй орон сууц нь болсон байгаа. За уг орон сууц маань ер нь бол тухайн хоттой ер нь өндрөөрөө алдартай нийтдээ 25 давхар өндөр орон сууц байжээ. 17 давхарт байх гэрийнхэн цонхоор үсэрч амиа алдсан хохирогчийг Joshua Hilberling гэдэг байсан бөгөөд тэрээр 23 настай Америкийн агаарын цэргийн хүчний офицероор ажиллаж байсан байна. 17 давхар өндрөөс унсан хүний цогц ер нь бол тэр жигтэй бяцардаг юм байна. Түүний цогцыг харахад яг л газар дэлгээ тавьсан хувцас шиг тийм хавтгай болсон байсан гэж ярьсан. За ерөөхдөө энэ Америкууд юу илэрхийлэх гэдэг нь гэхээр манай монгол хэлний хар ярианы хэллэгээр бол гамбар болцсон байсан гэж бол ингэж илэрхийлж үлээ. За нөхрийнхөө цогцны дэргэд 7 сартай жирэмсэн эхнэр нь гашуудсаар сууж байгаа харагддаг. Josh 102 кг жинтэй 195 см өндөртэй хүн байсан. За гэтэл түүний 165 см өндөртэй 19 настай 7 сартай жирэмсэн эхнэр нь яаж юм бие томтой өндөр нөхрөө түлхсэн байх вэ? Гэрчүүдийн мэдүүлснээр Josh 17 давхраас 8 давхрын авто цогцнолын дээвэр хүртэл унахдаа ар нуруугаараа биш урагшаа харсан байдалтай унсан гэж тогтоосон байна. Албасны үхлийн шалтгаан нь тэр өндрөөс унах үедээ олон тооны мохоо гэмтлүүд авсан гэж үзсэн. За эдгээр гэмтлийг ер нь товчхондоо танилцуулах юм бол 2 хөлний яс хугарсан, нурууны үений хамгийн доод үений 6 яс цууралттай, за хит хитэн хавирга хугарсан, цээжний яс буюу жижиг мөчөнцрийн яснууд нь хугарсан, аарцгны яс хугарж, уушиг хөхөрж, элэг дэлгүн тасарсан, бөөр нь няцарсан гэж тогтоосон байна. Цагдаа нар тэдний амьдардаг гэрлүү дээшээ лифтээр гарч зочны өрөөл рүү ороход хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл бол өрөөний цонх хагархаа байсан.
За өрөөнд ямар нэгэн ноцолцсон юм уу с ิจ гтэй уулмөр илрээгүй яг тэр хагарсан цонхны хажууд багахан хөдөлгөөнд л унчаар тогтвор муутай лааны хид хідэн суйрууд үртэл огт хөдөлгөөнгүй хэвээ харагджээ. Ингээд цагдаа нар хэргийн газар чадах чинээгээр мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Цонхыг шиллүүлэхээр цонх засварын 2 ажилчин бол тэднийг ирсэн байсан байгаа. За энэ хэргийг гарахаас өмнө тэд цагдаа нарт ярихдаа энэ айлын ундлахныхан өрөөний цонх нь бол хагарсан байсан. За ингээд биднийг бол одоо ингээд дуудлагаар ингээд цонхоо шиллүүлнэ ингээд дуудсан. Ингээд бид бол энэ айл ирсэн байсан гэж ярьсан. За энэ 2 засварчны нэг нь ундлахны өрөөний цонхын шиллэх гээд бол тэр ундлахны өрөөнд нь байсан байгаа юм. За нөгөө засварч нь болохоор багаж авах гад доошоо машин руугаа буутсан байсан гэж байгаа. За тэгэхэд бол тэр доор байсан хүн нь одоо ингэж ярьсан байна. За намайг ингээд доор машинаасаа багаж авах гээд ингээд бэсэн чинь цонх хагарах чимээ гарсан. За би гайхаа дээшээ харсан чинь өндрөөс нэг хүн унаж байхыг харсан. Энэ үзэгдэл бол яг л нэг тийм кинон дээр гардагтай адилхан мэдрэмжийг надад өгсөн гэж дүрслэн ярьсан байна. Жош унах үедээ маш ихээр ойролж агаарт одоо хит хитэн удаа эргэлцсэн байдаг. За энэ нь түүнийг ямар их айж сандарч байсныг илтгэж байгаа юм. Хөршүүдийн мэдүүлгээс харахад Жошиг зочныхон өрөөний цонхоор унахаасаа өмнө хосууд хоорондоо бол ширүүхэн маргалдаж хэрэлдэж байсан. За тэгээд цонх хагарах чимээ гарсан. За тэгт нь бол нэг хүн үгүй гэж орилж байсныг бид сонссон гэсэн байна. За бас нэг чухал мэдүүлэг байсан нь цонх хагарах чимээ яг гарахын өмнөхөн нэг хүн гүйж байгаа чимээ сонсогдсон гэж хөршүүд нь мэдгдсэн байна. За хожим энэ бол одоо шүүх хурал дээр маш том нотлох баримт болсон байдаг. Жош унсны дараахан Амбер доошоо бууж нөхрийнхөө цогцны дэргэд очоод шоконд орсон байна. За тэр Жошийн цогцны хажууд сөвдөн суун, уйлж, тэрч хин нэгнээс бол яаралтай түргэн тусламж дуудахыг гуйжээ. Жошийг цонхоор өвсөрсний дараа Амбер шууд эмээ рүүгээ залгасан бөгөөд эмээ ч одоо тэднийгэрт хурдан ирсэн байна. Цагдаа нар ирж хэргийн газрыг битүүмжлээд цогцыг авч явсны дараа тэдний гэрт бол ороход Жошийн хувцсыг ингээд цүнхэн тэгээд бэлдээд за бүр хаалганы дэргэд тавьсан байхыг анзаарсан нь бол маш тод анхаарал татсан байна. Мөн гэрээс нь нэгжлэг хийх үед Жош эхнэр Амбрийнхаа эсрэг гаргасан шүүхийн хориг тогтоох бичгийг олсон байдаг. За уг шүүхийн шийдвэр нь 1 сарын өмнө гарсан ч гэлээ Жош шүүх хуралд очоогүй улмаас хүчин төгөлдөр бус болсон гэж мэдгдсэн байна. Шүүхийн хоригийг ямар тохиолдолд гаргадаг вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл, эхнэр эсвэл нөхрийнхэн одоо маш аюултай зам байдал. За жишээ нь бол одоо эхнэрээ юм уу нөхрөө алхахаар занал хийлэх. За тухайн эхнэр нөхрийнхэн аль нэгнийх нь сэтгэл зүйн маш тогтворгүй ноцтой байдал, шалтгаангүй одоо мөрдөж мөшгөх, эд хөрөнгөнд нь ноцтой хохирол учруулсан зэрэгс шалтгаалдаг юм. Цагдаа нар Жошийн амиа алдсан шалтгааныг одоо шүүхийн хоригтой шууд холбоотой гэж яг таг үзээгүйч хөршүүд болон цонх засварчдын мэдүүлэг Жошийн цүнхэнд хийгээд гэрээсээ явхаар бэлдэж тавьсан хувцс нь Амбрийн өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэж хэргийг санаатай болон санамсаргүй эсвэл золгүй осол байсныг тогтоох ажилдаа оржээ. Тэгэд Амбраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй болсон байна. Цагдаагийн газар ирэхдээ Амбер эмээтэйгээ хамт ирсэн байдаг. За ингээд байцаалтын өрөөнд байцаагчийг орж ирэхээс өмнө Амбрын эмээ түүнд тийм ээ яаж үг зааж өгсөн, Амбер нөхрийнхөө өндрөөс унаж амиа алдсан талаар юу гэж ярьсан камерын бичлэгийг та бүхэндээ Монгол хадмал орчуулгатаагаар ингээд хүргэж байна. За ингээд хүлээн авч үзнэ. When they come in and they asked you, say, I don't want to say nothing till my attorney gets here. But doesn't that make me guilty? No, that makes the lawyer do his job. Because maybe they will bring everything in. But regardless, I'm going to jail. That doesn't mean we're just doing your rights. You just don't understand how things work. You just don't say nothing till your attorney gets here. Okay? So we're gonna be here for like hours. Yeah, it'll probably be a long night. But you don't say nothing until your attorney gets here. When they come in, just say, I don't want to say nothing until my attorney gets here. Okay? Don't slip any other way. You just have to stick to that.
Because they are, with Josh. listen to me, they are gonna poke I just you. want to be with Josh. They're I just gonna- want to. No, you don't. Yes, I do. Amber, you got that baby there. That's This is Josh's baby. That's right, that's Josh's baby. That's the only thing that Josh has got is that baby. He's supposed to be here. I'm such a bad person. Amber, No, I don't deserve to live. I don't deserve to be a mom. Josh deserves to be a dad. And Josh isn't even a person anymore. you can't talk like that. I'm so sorry. And you can't talk like that in front of. You gotta hold it together, baby. I can't stop seeing Josh fall. I just want to be back in bed, laying with him. That's never gonna happen again. I just want to see him just one more time. I wonder if his parents know yet. I'm sure they do, but They were right. They kept saying if we stay together, I'm gonna kill him. Will you have Mom bring me some different pants? well, right now, ain't nobody going nowhere. Don't say stuff How did like this that. happen? How did this happen? Why did he have to fall out the window? Fall out a window? Why did Mom put us in that apartment? Well, Why are we there? Why were we there? Why didn't I just leave? He was leaving. I kept just saying, and when he leaves, I'll go to my grandma's. Why didn't I just leave? He'd still be alive. Josh is dead. His bones were sticking out all over his body. His whole body was broken. And I just held him and kissed his cheeks and screamed for him to wake up. This is gonna turn into a nightmare. we just have to pray. We'll get through it. I don't deserve to pray. Who am I praying to, Josh? Josh hates me. I'm not even gonna be able to meet him in heaven anymore because he just hates me. I killed him. Stop talking like that. What kind of person am I? You're a loving person that has been abused by Josh just as well. No, I'm a horrible person who could do that. Who could do that? Push my husband and make him fall out the window. I wish I could just go back and know that if I pushed him, it was gonna happen. Amber, quit saying you pushed him out the window. Did you intentionally? No, of Okay. course not. Okay, that's what they're gonna take it as, baby. That's why I said everything that you say, they're gonna in a different matter, because they're gonna say, "Okay, Amber, I just don't understand this whole. legal system." No, not that. I don't understand the whole pattern of events of the last year. Us getting married and going to Alaska. Everything in Alaska, me being pregnant.
coming back here, getting kicked out of Mom's house, going to the apartment, and then all for it to Josh just fall out of a high-rise building. I wish y'all would have never went to the apartment. I mean, what are the chances? How many times has that happened? All Josh's friends, his family, they're gonna know he died because he fell out of a high-rise apartment. And I just keep watching him fall over and over and over again in my head. Watching him flail and think that he, my last thought was, please catch yourself. And I just want to know what was going through his head, if he knew he was gonna die. If he said a prayer, or if he cursed my name, or if he just thought that he could catch himself too. And then just watching him hit the ground. I just want to go back. Please, I just want to go back and just not push him, just catch him, something. This can't be real. I mean, I still have my whole life ahead of me, and I was supposed to spend it with Josh. And now I'm gonna go to prison. And Josh is dead. My baby's gonna get taken away from me. What am I gonna tell Levi? That he had a handsome dad, and that he loved him, and you will show his picture to him, and you will show him and tell him the good things about his dad. But I know what really happened. What really happened? You don't know what really happened. Y'all were in there. You were struggling. You have to remember what I told you. If you don't do anything else, you got to remember what I told you. I'm begging you. About the attorney? What if it doesn't work? It'll work. You let the attorney handle it, and they're going to try to break you. Don't. I'm just waiting for Josh to walk in the room and tell me that he's sorry and that he loves me so much. Every bone in his body was sticking out. And his eyes were open. And I just looked at him and I just kissed him. And I said, I'm so sorry, please. I love you, wake up. I killed him. I mean, I know what I have to do. What is that? What do you have to do? You're going to have to quit saying that. Yeah, I know. You That's what I'm saying. You didn't kill him, Amber. I know, but it was an accident that went wrong, but because of me. I mean, I know I can't say those things. I know what I have to do to keep me and Levi safe. No, the only thing that I'm telling you is just for you to talk to your attorney. You have to be open and honest with your attorney. I'm just saying that your emotions right now, you're in shock. What if I'm not? What if I'm What? just a horrible person who can't You're cry? not. You're human. You're in shock. You've seen your husband that you love die. That's shock. I don't You're feel like I'm in shock. 7.5 months pregnant. You're carrying a child. I don't feel like I'm in shock. I just
don't feel anything. I just keep hoping it's all that Josh is just gonna walk Walk in in here. the door. But he's not. God, I can't take this. I just want to save him. I want to save him. I just want to. At least if I can go back and take back the push, at least I can save him. The push. The push, I pushed him against the wall and he. Oh my God. At least I could catch him. I tried, but it was all so fast. And I just want to know what his last thoughts were. What could you think? What could go through your head when you're falling to your death? Was he fixing to... Where was the candle things? There's like these stand-up candle things like this high. They're just like little wire things, but he was fixing the TV. He was like messing with the TV right here. And the window's right here. And I pushed him and he fell into the window. Fell. Oh God. I'm not looking forward to all the nights. I'm gonna spend crying. I'm waking up screaming. Dreaming about him. That's why we have therapists to help. Hi, are you Amber? Yes. Yeah, my name's Jeff Elton. I'm very sorry. Very sorry. I'm sorry you... I'm her grandmother, Gloria Bowers. Okay, I'm very sorry we went through this. Yeah, I'd like to talk to you, get a statement as to what happened. Can I talk to her? Yeah, can I talk to her in private? Yeah. Thank you, ma'am. Thanks. How old are you, Amber? 19. How long you guys been I married? can't make a statement. I don't want this to turn out bad. Okay. Okay, well... My mom, I think, is calling an attorney. Okay. Is that what you want to do? And I'm not supposed to say anything till he gets here. Okay. Who is your attorney? I don't know. Okay. What's your mom's? Rhonda Whitlock. Okay, I'll call your mom, okay? Okay. You want your grandma to come sit back in? Yes, please. Okay. Josh. Baby. I will never, ever forgive myself. I can't even begin to accept this. I want you to be here. Just come back, please. Please. I love you. I love you so much. I hope you are happy. I will spend the rest of my life paying for this. Oh my gosh. Don't push on it. You'll get it. I look at this and I think of all this stuff on Josh. Everything was split open. You could see his bones and blood, guts. Байцаалтын өрөөнд болсон зүйл Амбрын гэр бүлийнхний хувьд зүгээр нэг сэтгэл хөдлөлийн асуудал байсангүй энэ одоо зүйлийг бол тэд бол шудраг бус хэрэг болсон гэж үзсэн байна. За тэдний үзэж байгаагаар Амбр камерын бичлэг хийгдэж байгааг ерөөсөө мдэггүйсэн. Нэгт хоёрт бол түүнд урьдчилан сануулж хэлэх ёстой байсан гэж үзсэн байна. За гэвч хууль сахиулагчдын зүгээс тийм шаардлагагүй гэж үзсэн. Хожим нь хийсэн байцаалт мөрдөн шалгалтын үр дүнд хэргийн үнэн бодит байдал бол одоо аажмаар мэдээж ил болсон.
Амбер ба Жош хоёрын харилцаа ер нь энэ хоёр танилцсанаас хойш маш хурдтай өрнөсөн байдгийм байна. За тэр хоёр танилцаад уудалгүй нэгэндээ сэтгэлтэй болж шууд гэрэлсэн байна. Жошийн агаарын хүчинд алба хаадаг байсан ажлаас шалтгаалаад энэ хоёр маань ингээд Аляскаар нүүгээд за тэндээ бол хэсэг хугацаанд амьдэрсэн байдаг. За Аляскад очоод удаагүй байхдаа Амбер бие давхруулсан байна. За Амберын гэр бүлийнхэн бол ер нь Тулса хотод амьдардаг. Тулса хотоос гаралтай гэж үзэж илээ. За тэрээр бол ер нь жоохон хөрөнгөтэй айлын охин гэж үзэж байгаа. За хойд эцэг нь бол гоо сайхны мис заслын эмч, ээж нь совилогч юм байна. Харин нөхөр Жошийн гэр бүлийнхэн бол Оклахома мужаас гаралтай. Эцэг их нь бол ер нь огт салж сарниж байгаагүй. За ер нь бол одоо тууштай нэгнийхэн төлөө гэсэн дулаан харилцаатай гэр бүлээ гэдгээрээ бол ер нь тухайн одоо тэр ойр орчмын хот тийм ээ танил талууд дундаа нэр хүндтэй айл юм бэлээ. За ингээд Амбер Жош хоёр маань тийм ээ маш хурдцтай өрнөсөн хайрынхан харилцааны цаана үнэхээр токсик харилцаа одоо бий болоод ингээд нэгнийхээ аминд хүрчихнэ гэж энэ хоёр маань мэдээж төсөөлөөгүй. Хоёр талынхан гэр бүлийнхэн болон тийм ээ найз нар нь тэр хоёрын харилцааг бол тодорхойлж хэлэхдээ за энэ хоёр бол байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. Ерөөсөө ингээд зодон зохион бол байнга хийдэг гэж тодорхойлсон байна. За Амберын гэрийнхэн Жошт дургүй байсан. Тэд Жошийг тодорхойлохдоо за охиныг маань байнга муухай үг хэл амаар доромжилдог. За Жош бол хар тамхи хэргэлдэг мансуурагч байсан. За тэгээд ч зогсохгүй хар тамхи зардаг байсан. За тэгээ ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьдралынхаа төлөө явдаггүй залуу байсан гэж үзсэн байна. За агаарын хүчний цэргийн албанаас халагдаж Жош Тулса хотод буцаж ирснээсээ хойш зан авир нь улам бүр тогтворгүй болсон. Ерөнхийдөө аашин нолдгоо болсон гэж хэлсэн байна. За гэвч бол зарим хүмүүс Амбер бол өөрийнх нь зан авир бас болдоггүй байсан шүү дээ. Бүх зүйл Жошийн буруу байгаагүй гэж хэлсэн. Тухайлбал тэд өмнө нь маргалдаж байх үеэр Амбер Жошийг шатнаас түлхэж унагсан байна. За үүнээс гадна Жошийг цонхоор унаж амиа алдахаас бараг 1 сарын өмнө Амбер түүний толгой руу гэрлийн бүрхүүлээр цохиж Жош толгойдоо 21 оёдол тавиулсан байна. Энэ хэрэгээс Жош өөрийгөө хамгаалахын тулд Амберт шүүхийн хориг тавиулсан. Үүгээр зогсохгүй Жош өмнө нь Амберт зодуулж байснаа цагдаад бүртгүүлж байсан бөгөөд Амберын хид хідэн удаагийн хүчирхийллийн талаар цагдаад мэддэггүй ч гэлээ. За гэрийнхэн болон найз нөхөд ойр дотныхондоо ярьдаг байсан юм. Жошиг амиа алдсан тэр өдөр Амберын хэлснээр тэр хувцас суугааж байсан гин. За ингээд энэ хоёр маань маргалдаж эхэлсэн. За Амберын ярьснаар бол Жош уурлаад угаалгын саксыг бол аваад унтлахны өрөөний цонх руу шидсэн бөгөөд за ингээд энэ цонх хагарсан гэсэн байна. За энэ унтлахны өрөөний цонхоор бол Жош бол унаж нас бараагүй, зочны өрөөний цонхоор унаж нас барсан гэдгийг та бүхэндээ дахин тодтогч хэлье. За цонх хагарсны дараа бол Жошийн үхэлтэй бол ерөөсө холбоогүй. За ерөөсө Амбер бол тэр даруйда цонх нь хагарчихлаар маш өндөрт амьдардаг учраас ингээд цонх засварчныг дуутсан байна. За засварын ажилтнууд ажлын хөлсөө бодож байх хооронд байранд байгаа уур амьсгал бол улам хурцтаж эхэлсэн гэж энэ засварчин хожмоо гэрчилж ярьсан байдаг. За тэр бол бас нэмээд ингэж ярьсан байна. Амбер маргаан улам ширүүсэх үед өрөөнөөсөө дахин уурлан гарч ирээд за тэгээ буцаад өрөөлөгөө ороод нөхөртөөгөө ингээд буцаал маргалдаж эхэлж исэн. За харин хөршүүдийнх нь нэг нь бол гүүж байгаа чимээ гарсны дараахан хүчтэй мөргөлдөөн за мөн эмэгтэй хүний ойрлоготойг сонссон гэж мэдүүлсэн байдаг. Тэр өдөр Жош гэрээсээ явхаар хувцас хунараа аль хэдийн бэлдээ тавьсан байсан бөгөөд бас аав руугаа залгсан байт юм байна. За би одоо ингээ эхнэрээсээ саллаа, намайг ирээд аваач гэж гуйсан боловч аав нь тухайн өдөр ажилтай байсан учраас ерөөсөө ажлынхаа дундуур бол гараад явж болохгүйсэн. За ингээд аав нь бол ирч чадаагүй байсан. Гэвч хэргийн талаар хамгийн чухал мэдээллийг Амбер өөрөө байцаалтын өрөөнд сууж байхдаа ярьчихсан шүү дээ. За Амбер бол маш тодорхой би түүнийг түлхчихсэн гэж хэлсэн. Жош Амбер нарын амьдардаг байшин бол 25 давхар өндөртэй 1960 онд баригдсан байрлал байсан юм байна. Тулса хот дахь University Club Tower нь тухайн цаг үедээ бол архитектурын шинжлэлийн гайхамшиг гэж тооцогдож байсан гин. За энэ нь Америкийн нэгдсэн улсад компьютер технологийн тусламжтайгаар зураг төслөө гаргуулсан анхны орон сууцны барилгуудын нэг байсан байна тухайн цаг үедээ. За дугуй хэлбэртэй одоо барилга учраас энэ барилгад байгаа айлуудын дотор интерьер одоо дизайн ямар вэ гэхээр англ одоо P үсгийн хэлбэр шиг ийм хэлбэртэй зохион байгуулалттай юм байна.
За тэгээд байр руу шууд ингээд дотгошоо бол хаалган талаасаа ороход бол маш их нарийнхан. За ингээд цонх руу ойртох тусам цонхны тал руугаа багаар тэлсэн зохион байгуулалтаа хийгдсэн юм байна. Гэхдээ ууг барилга архитектурын хувьд дэвшилтэд шийдэлтэй байсан ч гэлээ хит нэмгэн тусгайлан бэхжүүлж хатуу болгоогүй шилэн цонхнууд нь одоо хуучирсан тийм ээ хатаж муутсан одоо эрзэн чигжээсэн дээр л тогтож байсан. Энэ нь тухайн хэрэгт нөлөөлсөн эсхийг мэрэгжилтнүүдийн дүгнэлт бол гаргана. За гэхдээ мэрэгжилтнүүдийн дүгнэлт бол ер нь бол Жошийн унаж амиа алдсантаа бол ямар ч энэ цонхны шил бол холбоогүй гэж гаргасан юм бэл. За хэрэг гарсны дараахан мөрдөгчд Амбрийг баривчлах хангалттай үндэслэлтэй гэж үзсэн. Түүнийг Жош амиа алдснаас хойш ердөө 4 цагийн дотор саатуулсан ч удалгүй батлан даалтаар сулсан байдаг юм байна. Батлан даалтаар суллагдсныхаа дараа Амбер тэдний хүү Ливаяг төрүүлж ээж хүн болсон. За гэсэн ч Амбер батлан даалтны нөхцлүүдэд зөрчиж эхэлсэн байна. За тэрээр хөл хорих цагаа дор хаяж 5 удаа зөрчсөн байна. Хөлөнд нь зүүсэн байршил тогтоогч төхөөрөмжөө цэнэглэх үүргээ 10 гаруй удаа биелүүлээгүй. За мөн шүүхээс шаардсан хар тамхины шинжилгээг 2 ч удаа өгсөн нь за түүний цуснаас мариухан илэрсэн байна. За энэ цуснаас нь мариухан илэрсэн шалтгааныг бол ноцтой зөрчил байсан учраас шүүгч түүний батлан даалтыг зуцалж Амбрийг эргүүлэн хорьсон байдаг. Түүний хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж Амбрийг өмөрсөн цахим дэмжлэгийн давлгаа бол өрнөж эхэлсэн байдаг. Зарим Facebook-ийн бичлэгүүд болон цахим их сурвалжууд Амберч бас нөхөр Жошийнхоо эсрэг за шүүхийн хориг гаргуулж байсан. Жошийг өөрийн амьдралаас холдуулахыг хүсч байсан одоо байсныг харуулсан энэ хоёр хос маань хоорондоо бичсэн мессежүүдийг бас харуулсан байдгийн байна. За мөн тэдний богинохон гэрлэлтийн хугацаанд хит хитэн удаа Амбер цагдаад бол тийм ээ нөхөр нь ингээд маш хэцүү зан авир гарч биед нь халтсан тухай цагдаад мэдээлсэн мэдээлж байсан юм байна. За Амбрийн гэр бүлийнхэн ярихдаа Жош Амбрийн эсрэг гаргасан шүүхийн хоригтой холбоотойгоор бол энэ тийм ноцтой зүйл байгаагүй. Энэ хоёрын шүүхийн хориг одоо гараад тэгээд энэ Жош шүүх уралд очоогүй ингээд энэ хориг хүчин төгөлдөр бус болсны дараа энэ хоёр инээгээд ингээд хөхрөлдөөд ярьж байсан. Жош бол эцэст нь хэлэхдээ тийм ээ ээж аав хоёр л ингээд хүсээд исэн болохоор би ингээд Амбрийн эсрэг шүүхийн хориг бол гаргуулсан юм аа. Тэрнээс бол одоо би яалаа гэж эхнэрийнхээ эсрэг ингэвдээгээд инээлтэд ярьж исэн гэж. За гэхдээ олон хүн яагаад хэмээн асуусан. Яагаад Жошийн эцэг эх нь хүүгээ өөрийнх нь жирэмсэн эхнэрийнхээ эсрэг ноцтой алхам хийхийг шаардсан юм бол. Яагаад хүүгийнхээ амьдралд ингэж ихээр хушуу дүрх болсон юм бол. 2013 оны 3 дугаар сард шүүх хурал эхлэхээс өмнө прокурорууд Амберт 2 өөр ялын хилцлийг санал болгосон байдаг юм байна. За нэгт бол 5 жил хүртэлх хорих ял. За мэдээж нэмэлтээр тэнсэн хугацаа авах нөхцөлтэйгээр. За хоёр дахь ялын хилцэл бол тохиролцооны нарийн мэдээлэл олон нийтэд ил болоогүй ч эхний саналтаа бол харьцуулахад урт хугацааны хорих ялтай байсан ч гэлээ. За яг хэрвээ шүүх хурал болоод ингээд шүүхээр бол Амбрийг буруутай гэж гарсан тохиолдолд тийм ээ шүүхээс олгож байгаа ялын одоо жилээс бол мэдээж бага хугацаа гэж хэлсэн. За гисэн ч Амбер энэ хоёр ялын тогтолцооны алийг нь ч хүлээж аваагүй байдаг. За тэрээр бол Жошийн аминд санаатаагаар би бол хүрээгүй гэдэгтээ бол би итгэлтэй байна. Энэ бүхэн бол үнэн. Тийм учраас тангарахтны шүүгч үүнийг бол ойлгож тийм ээ намайг бол үнэн зүгээр шүүн гэдэгт би итгэж байна гэж хэлсэн юм. Шүүх хуралд Амбрийн өмгөөлөгчид байцаалтын өрөөнд хийсэн бичлэгийг нотлох баримтаас хасуулахыг нилээд одоо тэмцэн ч гэсэн энэ нь юусэн амжилтыг олж чадаагүй байдаг. Шүүгч тухайн бичлэгийг ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь бол хувийн нууцад халтсан гэх үндслэхгүй гэж үзсэн байна. За шүүх хурал дээр Амбер Жошийн хувцас хунрыг цуглуулж цүнхэнд хийж тавьснаа хүлээн зөвшөөрсөн. За гэхдээ энэ нь бол Жошийг бол би өөрөө одоо энэ нөхрийгөө яваасаа нөхрөө бол одоо надаас салаад яваасаа гэж хүссэндээ ингэсэн гэж хэлсэн байна. Түүний хэлснээр харилцааг дуусгахыг хүссэн хүн бол Жош биш Амбер өөрөө байсан. За Амбрийн өмгөөлөгчид шүүх хурал дээр огт өөр хувилбарыг бол танилцуулж түүнийг өмгөөлсөн байдаг. За Амбер өөрийгөө хамгаалах зорилгоор нөхрийгөө түлхсэн. Амбер мэдүүлэгтээ ярихдаа маргалдаж байх үед Жош түүнийг мөрнөөс нь чанга атгсан учраас нэгт өөрийгөө хамгаалахын тулд хоёрт хевлийдэх хүүхдээ хамгаалах гэж Жошийг түлхсэн. За тэр үед Жош тэнцвэрээ алдаж толгоогоороо хааны газар мөргөж цонхоор унсан гэж мэдүүлсэн байна. За Амбрийн тайлбараар энэ бол санаатай үйлдэл биш байсан, гашуун золгүй осол байсан.
Тэр Жошиг унах мөчөд нүдэрээ харц тулгарсан гэж хэлсэн бөгөөд түүний дараа болсон бүх үйл явдал бол одоо надад бүдэг бадагхан санагдж байна гэж хэлсэн байна. Харин Амбрийн өмгөөлөгч нь Жошиг бол тодорхойлохдоо бие барих чадваргүй маш түрэмгэн авиртай хүн байсан. За мансууруулах бодис хэрэгэлдэг байсан учраас ааш зан тогтворгүй байсан гэж өмгөөллийн байр сууриа илэрхийлсэн. За нэмээд бол Амбр Жошид гэмтэл учруулахаар санаатай түлхээгүй. Ер нь тэр өмнөх одоо тэр 21 удаагийн ойдол тавиулсан шатнаас одоо түлхэж байгаа энэ төр нь бол ер нь бол одоо нөхөр нь өөрт нь ингэж маш их тийм төрөмгийн авир гаргадаг байсан. Зүй бүс үгээр доромжилдаг байсан учраас энэ бүх үйлдэлийг нэгт бол хийсэн байна. За хоёрт бол яг тэр хэрэг гарсан тухайн өдөр айсандаа нөхрөөсөө айсандаа бие хамгаалах гэсэндээ одоо инстинктээрээ нөхрийгөө бол ингээд түлхцэн гэж хэлсэн байна. Прокурорууд харин хэргийг бол шал өөр өнцгөөс тайлбарсан. Тэд цонхны ойролцоо ямар нэгэн тэмцэл болсон гэх ямар ч бодит нотлох баримт байгаагүй онцолсон. Нэгт хоёр цонхны хажууд байсан лааны суурнууд бол ерөөсө хөдлөөгүй. За мөн прокурорууд Амбрийн өөрийнх нь байцаалтын өрөөнд ярьж байсан бичлэгийг шүүх хурал дээр цацсан бөгөөд бичлэгээс үзэхэд Жош түүний биед бол халдсан, бие хамгаалах гэж Жошийг түлхсэн гих мэт одоогийн энэ өмгөөлөгч нарын хэлээд байгаа мэдүүлэгтээ одоо тийм зүйл ерөөсөө энэ бичлэгт байхгүй байна. Тэгэхээр бол одоо энэ одоо тийм ээ ерөөсөө таарахгүй байна гэж үзсэн. За түүнээс гадна бараг бүтэн цаг үргэлжилсэн бичлэгийг шүүх танхимд бүтнээр нь үзүүлсэн бөгөөд тангарахтны шүүгчид Амбрийг ямар ч шүүлтүргүй үнэн сэтгэлээсээ ярьж буй байдлыг үзсэн. Цаг гарan үргэлжилсэн бичлэг дээр Амбр нэг ч удаа ямар нэгэн тэмцэл, Жошийн зүгээс гаргасан түрэмгийлэл, өөрийгөө хамгаалах тухай ерөөсөө энэ видео бичлэгт яриаггүй, дурсаагүй. Харин өөрөө нөхрөө түлхсэн гэж ярьсан. Мөн прокурорууд Жошийн түрэмгийлэл мансууруулах бодистой холбоотой байсан гэх Амбрийн мэдүүлгийг бол үгүйсгэсэн байна. За учир нь бол цогцос задлан шинжилгээ хийсний дараа цогцсноос бол хар тамхины шинжилгээ авсан ч гэлээ ямар ч мансууруулах бодис бол цуснаас илрээгүй байна. Үүний эсрэгээр прокурорууд Амбрийг мансууруулах бодис хэрглэж байсан гэж шидэглэгдсэн түүхийг дурдсан бөгөөд тэр дундаа жирэмсэн байх үедээ ч гэсэн хэрэглэж байсан байж болзошгүй гэж бол шүүх хурал дээр Амбрийн эсрэг мэдүүлсэн байна. Түүнчлэн хэрэг гарсан өдөр мансууруулах бодисын нөлөөнд орсон хүн Амбр өөрөө байж магадгүй гэсэн таамагийг дэвшүүлсэн байна. За миний хаар бол энэ бол арай байж боломгүй байх гэж бодож байна. Нэгт бол Амбр тухайн хэрэг гарсан үед 7 сартай жирэмсэн байсан. За жирэмсэн эмэгтэй хүн хар тамхи хэрэглэх юм бол тэр ураг бол эрүүл төрөхгүй шүү дээ. За тэдний хүүхэд бол эрүүл саруул төрж өсөж бодсон байдаг. За мөн хэрэг гарахын өмнөхөн хөршүүдийн сонссон гүйх чимээ Амбр өөрөө хавгүй одоо өөрөөсөө бие томтой нөхрөө түлхэхийн тулд хурд авах зорилгоор түүн рүү гүйж нөхрөө түлхсэн гэж тайлбарлсан байна. Үүний дараа цонх хагарах чимээ гарсан байдаг. Прокуророо зөвхөн хэргийн газар байсан гэрчүүийн мэдүүлгийг биш тийм ээ. Амбр өөрөө Жошийг түлхсэн гэж хүлээн зөвшөөрсөн тухай нотлох баримт болгосон видео бичлэгийг. За үүгээрч зогсохгүй хоригдож байх хугацаанд Амбр хоёр эмэгтэйтэй хамт бол нэг өрөнд хоригдож исэн билээ. За түр хоригдож байхдаа за тэр хоёр эмэгтэй мэдүүлгийгч бол шүүхөд танилцуулсан байдаг. За би энэ хоёр эмэгтэй хоригдлыг бол бууны нохоо байсан юм болов уу гэж боддог. За ер нь хуулийнхан бол нэг ийм аргаар бол хүнийг албаар нэг эдэн бууны нохоотой хамт хоригулж агаад тэгээд уур муур янз бүрийн юмыг хүргэж агаад ингээд өөрөөс нь жоох эвгүй үг унагадаг. За энэ эвгүй унагсан үг нь буцаад өөрийнх нь эсрэг ашигладаг ийм заваан тактик байдаг. За энийг бол яг Амбрт бол хэрэгэлсэн байна гэж би эндээс бол хараад дүгнсэн байна. За ингээд энэ Амбртай хамт хоригдчихсан хоёр хоригдл ингэж ярьсан байна. За бид хоёр энэ Амбр гэх эмэгтэйтэй хамт хоригдож байх хугацаанд бид гурав баг зэрэг маргалцсан. За тэр үед Амбр бит хоёрт хандаж тийм ээ болгоомжтой байгаараа үгүй бол чамайг цонхоор шидчихэн шүү гэж тоглоомоор инээгээд хэлж байсан гэж мэдүүлсэн байна. За тэгэхээр энэ бол одоо тийм ээ Амбр нөхрөө санаатайгаар түлхсэн гэдгээ одоо хэлээд үүндээ огтхонч харамсахгүй тухай одоо ярьсан гэж дээрээс нь нэмж гэрчилсэн байгаа байхгүй энэ хоёр бууны нохоо. За прокуроруудын гол байр суурь бол энэ хэрэг нь гинт үүссэн ганц удаагийн осол бол биш ээ. Харин удаан хугацаанд үргэлжилсэн хүчирхийллийн харилцааны одоо эцсийн үр дүн байсан гэж мэдүүлсэн байна. За үүнийг Жош шүүхэд хандаж өөрийгөө хамгаалахын тулд шүүхийн хориг болон хуулийн байгууллагуудад одоо эхнэрийнхэн эсрэг өгсөн олон удаагийн гомдлууд бол нотолж байна гэж үзсэн. За дээрэс нь нэмээд Жош хувцснуудаа цуглуулж Амбраас салаад явах гэж байсан нь бол одоо эхнэрийнхэн уур хилэнг дээд зэргээр өдөөж хүргэсэн гол үхлийнхэн шалтгаан байж болзошгүй гэж үзсэн байна. За мэдээж хэргийн шийдвэрт цонхны байдал бол чухал нөлөөтэй байсан.
Амбрын өмгөөлөгчийн зүгээс шилний мэрэгжилтнийг шүүхэд авчин гэрчийн мэдүүлэг өгүүлсэн бөгөөд за тухайн орон сууцны цонхонд ашиглагдсан шил нь өндөр барилга байшинд хэрэглэхэд тохиромжгүй. Ихэвчлэн одоо л энэ шил бол жижиг цонх тийм ээ. За эсвэл одоо зурагны жазыг одоо шиллэхэд хэрэглэдэг шил байсан. За маш нэмгэн шил байсан гэж шилний мэрэгжилтэн бол энэ 25 давхар барилгын шилийг мэрэгжлийн одоо тэр стандартыг гаргаж хэлсэн байна. За байрны цонх олон жил тийм ээ нарны гэрэлд бол байсан. За дээрээс нь чигжээс цавуунууд нь муудсан, задралд орсон учраас цонхыг бол бат бөх барьж чадаагүй байсан. За магадгүй хэрвээ энэ компани, энэ барилгыг барьсан компани барилгын стандартын дагуу бат бөх зузаан шил хийсэн бол за Амбер Жошийг түлхсэн байсан ч бол энэ хэврэх цонх тэгж амархан хааграа тэр доошо унахгүй цонх мөргөл дуусах байсан гэж тогтоосон байна. За энэ цонхны асуудал бол зөвхөн тухайн одоо хосын орон сууцнд ч биш тийм ээ. Энэ 25 давхар барилга орон сууцнд амьдарч байгаа бүх одоо айлуудын цонх нийтээрээ ийм байсан гэдгийг онцолж хэлсэн байгаа юм. Одоо ийм хэврэх цонхноос бол дараа нь хинч унаад одоо хүж болзошгүй гэдгийг анхааруулгыг өгсөн. Шүүх хурал үргэлжилж байх үед Амбер орон сууцны эзэмшигч компанид нэхэмжил гаргасан байна. За уг нэхэмжлэлд бол тус байр аюулгүй байдлын стандартыг зөрчсөн. Маш нэмгэн хамгаалтын чанаргүй шил санаатайгаар одоо бүх орон сууцны айлуудад суйрлуулсан бөгөөд энэ хамгийн багахан даралтанд ч одоо харахуйц байсныг мэдсээр ээж бүх цонхыг одоо хэврэг стандартын бус шилийг шилэлсэн гэж мэдүүлсэн байна. За энэхүү иргэний хэрэг нь барилга эзэмшдэг компаниас Амбер болон түүний хүүд учирсан хохирлын нөхөн төлбөрт $10,000 бол нэхэмжилсэн байна. За гэвч шүүхийн бүртгэлээс үзэхэд бол үнэхээр нэг харамсалтай явдал болсон юм билээ. Энэ юу вэ гэхээр Амбрын өмгөөлөгч нь 180 хоногийн дотор одоо багтаад энэ хариуцагч компанид бол энэ албан ёсны мэдээллийг хургууллээгүй учраас уг хэрэг бол тийм ээ ингээд явсаар гад хугацаанд дуусаад 2015 оны 3 сард хэрэгсэхгүй болоод хүчингүй болцсон юм бэл. Үнэхээр харамсалтай тий. Өмгөөлөгч нь ажиллая гэгүй байхгүй. Энэхүү иргэний нэхэмжил нь сүүлийн шатны шүүхийн хилцүүлэгт прокуроруудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. За ерөнхийдөө бол прокурорууд бол энэ хүн амны хэрэг бол энэ барилгын компани энэ хэврэг шилтэй бол ямар ч хамаагүй гэж үзсэн байна. За тэд цонхны цавуу муудсан, шил нэмгэн байсан зэрэг нь бол гол шалтгаан бишээ. Энэ бодит шалтгаан бол Амбер өөрөө Жошийг түлхэж цонх руу унагсан үйлдэл бол одоо энэ нөхрийнхээ амьд одоо хүрсэн хэрэг болсон гэж дүгнсэн байна. Эцсийн дүгнэлтэнд прокурорууд байр сууриа за ингэж гаргасан байна. За ер нь бол ялаг бол гаргасан. За Амбер эхэндээ гимшиж байгаа мэт харагдсан ч хэсэг хугацааны дараа үйлцэн хэрэгээ бол хүлээн зөвшөөрөхөө болсон. Өөрийгөө хамгаалсан гэх тайлбараар Жош өөрөө амиа алдах үйлдэлээ хийсэн гэж Амбер шүүхтэр мэдүүлсэн. Шүүх хурлын 3 цагийн хэлэлцүүлгийн дараа тангарахтны шүүгчид шийдвэрээ гаргажээ. За тангарахтны шүүгч нарын шийдвэрт Амберыг 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж үзсэн. За Амберын гэр бүл найз нөхд нь энэ шийдвэрийг сонсоод ихэд цочирдож шүүх түүнийг алуурчин гэж үзэх хэмжээнд одоо хүрсэн нь бол үнэхээр итгэмээргүй. Энэ шүүгчид бол ерөөсө шудраг бос хэргийг шүүлээ гэж үзсэн. За зарим хүмүүс Амберыг хүчирхийлэлд өртсөн хохирогч байсан бөгөөд өөрийгөө хамгаалах гэж оролцсон төдийл одоо зүйлээс болж ийм золгүй осол болчихлоо гэж хэлсэн байна. За тэдний хэлсэн энэ байр суурийг бол нотлох баримтууд тийм ээ шүүхэд гаргасан өргөдлүүд, хамгаалтын шийдвэрүүд, мессежүүд зэрэг нь бол баталгаажуулж одоо болох байсан юм байна. Гэвч бид олон нийтэд нээлттэй их сурвалжуудаас эдгээр нотлох баримтыг бол олж авч чадаагүй. За Амбер бол одоо тийм ээ нөхртөөгөө бичсэн тэр мессеж, нөхрийнхөө эсрэг гаргасан тэр шүүхийн хориг энэ төр бол хизээч олон нийтэд ил болоогүй. За харин Жош Амберийн эсрэг гаргасан шүүхийн хориг за Оклахома мужийн олон нийтэд зориулсан шүүхийн мэдээллийн систем нээлттэй за олоход хялбар байсан байгаа юм. За ер нь бас энүүн дээр би бас нэг юмыг тодцоход хэлмээр байна. За нэгт би бол одоо энэ хэрэг дээр ажиллаагүй өмгөөлөгч биш байсан болохоо мэдэхгүй байна. За гэхдээ энэ бол ингэж яриад байгаа байхгүй юу? Одоо тийм ээ яг ингээ бодит баримтыг харах юм бол нөхөр Жош нь барыг маш их хохирсон байна. За энэ хүн чинь өөрөө бүр шүүхийн хориг тавиулсан байна. Эхнэрээ олон удаа цагдаад мэдгдсэн байна. Энэ нь бол одоо цагдаагийн мэдээллийн бүртгэлийн санд байна гэж тэгээд байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ Жош өөрөө Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн нисэх хүчинд ажилладаг байсан гэдгийг мартаж болохгүй. Өөрөө ийм одоо цэрэг цагдаагийн хүчинд ажиллаж байгаа хүмүүс одоо яг энэ мэргэжлийн төрлийн зүйл үүдэг учраас альва зүйлийг маш амархан одоо хүнд гомдол гаргах, хориг тавиулах, цагдаад мэдгдэх зүйлийг ер нь дор дор нь хийчдэг шүү. Нэг давуу тал байдаг.
За тэгээ Амбер бол үнэхээр энэ бас би Амберыг өмөрж байгаа юм биш. За энэ эмэгтэй бол бас зүй бус үйлдэлийг нөхөртөө гаргасан. За бүр эцэст нь бол өөрийнх нь тэр зан авираа хянж чадахгүй байдал нөхрийнхээ амьд хүргэсэн байгаа ч гэлээ энэ Амбер бол ингэж энэ эсрэг талын прокурор ингэж яриад байна. За Амбер бол одоо нөхрийнхөө эсрэг ерөөсөө цагтаад мэдүүлж байгаагүй юм байна. За нөхрийнхөө эсрэг ерөөсөө шүүхийн хориг гаргуулж байгаагүй юм байна. За одоо нөхөр нь Амберыг ямар нэгэн байдлаар ингэж зансан барьсан мессеж энэ төр бол ерөөсөө алга. Тэгэхээр энэ эмэгтэй бол ямар ч хүчирхийлэлд өртөөгүй гэж үзээд байгаа байхгүй. За энэ үн дээр нэг юм байдаг. Юу гэхээр нэгт бол Амбер гэрийн эзэгтэй хүн байсан. Хоёрт бол ямар ч тийм нөхөртөөгөө адилхан тийм ээ. Одоо юм цэргийн хүчинд ажиллаж байгааг учраас энэ эмэгтэй бол хуулийн талаар огт мэдлэг байгаагүй. Энэ бол видео бичлэгээс харагдаад байгаа. За гуравт бол энэ эмэгтэй магадгүй яа тийм яг нөхрөө цагтаа магдаад өчтдөг ч юм уу ямар нэгэн байдлаар нөхөр нь аргадаад энэ хийлэгдэггүй байсан байж болдог байхгүй. Тэгэхээр эцэст нь өөрөө энэ эмэгтэй өөрөө хохироод үлдчихэж байгаа. Яагаад вэ гэхээр ер нь хуулийн тогтолцоо хууль яаж ажилтдаг вэ гэхээр баримт дээр л тулгуурлаж ажилтдаг. Тэгэхээр нөхөр нь бол одоо тий за эхнэрлэгөө би зүй бус мессеж өччих юм бол за дараа нь энэ миний эсрэг одоо ямар нэгэн арга хэмжээ авах учраас гээд мессежээ өөрөө контролдож хянж бичдэг байсан байж болно. За эхнэрээ одоо ямар нэгэн байдлаар тэр шүүх цагтаа шүүхийн хориг гаргуулах гад одоо хууль хүчний байгууллага хандах гэхээр аргадаад болиулдаг байсан байж болно. Тэгэхээр эн чинь өөрөө бодит яг үйл явдал бол эхнэрээ хүчирхийлээд байсан байдаг, доромжлоод байсан байдаг. За цагтаад ямар ч мэдүүлэл байхгүй, ямар ч фото зураг баримт байхгүй болохоор нөгөө хохирогч хохирол буруутан болоод үлддэг байхгүй. Ийм юмыг ерөөсө хуулийн одоо тогтолцоо сөхөж харуулдаггүй. Энэ бол ерөөсө хуулийн цоорхож гэдэг юм уу маш сул тал байдаг. Би бол Амбер дээр яг ийм юм болсон гэж бол дүгнээд байгаа. За мэдээж бол энэ хохирогч талын Жошийн гэр бүл бол шүүхийн шийдвэрийг бол одоо маш зөв гэж үзсэн. За ойлгомжтой эдний тал шийдвэр гарцсан учраас баярлалгүй яах вэ? За тэдний хэлснээр бол Жош амиа алдгаас өмнө гэрийнхэндээ эхнэрийнхээ хүчирхийллийн тухай байнга ярьдаг байсан гэнэ. За Жошийн эцэг эх нь хүүгийнхээ аюулгүй байдал дээр нь санаа зовоод эхнэрээсээ одоо салаа, наа эмэгтэйгээс холдоо яваа гэж байнга ятгадаг байсан гэж байгаа. За одоо юу гэсэн ч үгийн 7 сартаа эхнэрээ хаяад одоо салаад явахыг ятгадаг эцэг их гэхээр би бол одоо бас үнэндээ бол гайхчил байна. Үнэндээ те юу гэсэн үг вэ? Айлын охиныг авд суучаа жирэмсэн болгочоод за чи бол аимшигын ааштай гэд хаяад явна гэдэг бол энэ бол маш хариуцлагагүй зан. За тэгээд нөгөө эмэгтэйгийнхэн одоо яадын тийм ээ аашин дээр нөгөөх чинь одоо ингээл дөрүүлж байгаа л аимшигын авиртай аимшигын муухай гэл нэг ийм хүүхдийнхээ одоо гэр бүлд хит хушуу дүрээд идэг ер нь эцэг их онцгой байд юм да. За Жош амиа алдсан тухай сонсоод аав нь шууд л хэн буруутайг би бол одоо хэлүүлтгүй мэдэж байна. Миний хүүгийн амьд хэн хүрсэн бол тодорхой гэж энэ хатан аав нь хэлсэн байт юм. За тэгэхээр энэ хүний миний хүүгийн амьд хэн хүрснийг би хэлүүлтгүй мэдэж байна гэж энэ хатан аавынхаа хэлж байгаа үг бол бэрдээ ямар их дургу, бэрээ ямар их үзэн яддаг байсныг бол энэ нэгэн үйлбэрээс л бол тодорхойлох боломжтой харагдаж байна. За Жошийн аав гэр бүлийнхээ сэтгэл зовнил, зовлон шаналлыг илэрхийлж Амберийн гэр бүл болон одоо түүний хүүг олон нийтэд хэрхэн муугаар төрслөн харуулж байгааг бол хариу өгсөн байд юм байна. За Жошийн аав нь бол ингэж хэлсэн байна л да. За бидэнд бол Жошоос үлдсэн цорын ганц зүйл бол дурсамжил байна шүү дээ. За гэтэл одоо бол энэ дурсамжуудыг ч ингээд үгүй хийх гээд та нар бол миний хүүг олон нийтэд ингээд тийм ээ дормжлоод байгаа ч юм бол үнэхээр одоо тааламжгүй байна гэж хэлсэн. За өөрийн хийсэн зүйлдээ хизээж хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Бурууга хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа хүнийг хэрхэн шүүхээ шүүгч та өөрөө тунгаан бодно гэсэн захиаг хүртэл аав нь шүүгчд өгсөн байт юм. За үүн дээр би нэг зүйлийг цохмоор байна. Жошоос үлдсэн цор ганц зүйл бол бидэнд дурсамжил байна шүү дээ гэж энэ аав нь хэлсэн байгаа. Юу гэсэн үг вэ? Хүүхэд нь байгаа үстэй. Яагаад ингээд хүүгийнхэн хүүхэд нь тийм ээ жирэмсэн ихнэр нь тэнд үйж байгаа тэр ачигаа юм чиний бодохгүй байна. Энэ хатам тал. Би бас энийг бол үнэхээр одоо гайхаж байна. За би бол за хүмүүс намайг бол хэлдэг те та гинт хэрэг ярих үедээ инээгээд байна. Эсвэл буруу талыг зөв болгож яриад байна гэд ингэдэг. За энэ бол магадгүй буруугаар ойлгоцсон байж магадгүй хөндлөнгөөс харахад. Гэхдээ нэгт бол энэ хоёр хүн чинь ингээ ураг барилдаад хүүхэд нь гидсэнд нь байж байгаа. Яагаад тэр одоо чинь Жошин л хүүхэд үсттэй. Одоо энэ хүний л мах цусны тасархаа явж байгаа. Яагаад тэр ач хүүг нэгт авч хэлцэхгүй байна. Хоёрт бол би ингэж яриад байгаа нь бол энэ Амбер гэх эмэгтэйг нөхрийнхөө аминд хүртсэнийг ингээд өмөөрөөд байгаа юм биш. Хүн алгын дэмжээд байгаа юм биш. Яг энэ аллах болохоос өмнө энэ хүмүүсийн харилцаа, энэ хүмүүсийн хандлага чинь ингэж явсаар байгаа ийм юм руу түлхсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм байдал дээр бол ер нь их алдаа байдаг. Ерөөсөө хосын харилцаанд бол хизээч нэгнийхэн буруу гэж бол байдгүй мүү. Ер нь бол нөгөө аандаач би гондооч би гэдэг шиг тий. Тэгэхээр бол миний зүгээс бол надад бол одоо энэ Жош гэдэг залуугийн эцэг их тэр хадам талууд бол бас л таатай хүмүүс биш байна гэж би бол ер нь шууд үнсэн.
За энэ Жоши ээж нь бол бас бичгтээ тэгсэн байна. За бэрэл одоо бэрийнхэн эсрэгэл яваад байна л да энэ хүмүүс чинь. За ингэсэн байгаа. Амбер шудраг шүүх хуралдааны дараа тангарагтны шүүхээс буруутай тооцогдсон. Тийм атал шүүхийн систем шудраг бус хандлаа гэж хэлсэн. За энэ нь бол Амбер үнэн дүр зураг, үнэн байдлыг бол одоо хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Хийсэн хэрэгтэй одоо гимшгүй байгаа одоо шинж тэмдгийг улам илтгэж байна гэж энэ ээж нь хадам ээж нь бичсэн байна. За ямар айхтар хорон хөхтэй юм дээ. Тэгээ дуугаал шүүхийн шийдвэр нь өөрсдийнх нь талд гарчаад байгаа. Тэгээ дуугаал байна үстэй. Одоо тэр жирэмсэн нялх хөхттэй эмэгтэй хүнийг ингээд дарамтлаад байж ирнэ. Ямар хэрэгтэй. Тэгээ эцэцний айлын бэр байсан, хүүгийнхэн хайртай эмэгтэй байсан. За тэр хүүхдийн төрүүлсэн л байгаа үстэй тий. Тэгэхэд бол би бол ер нь ийм зүйлээр бол дуугаал өнгөрөх байсан. За Амберыг 25 жилийн хорих ялаар шийтгэж $10,000 торгуул ноогдуулсан бөгөөд за нэмээд Жошийн оршуулгын зардал болох $6,000 бол төлөхийг шүүхээс шаардсан байна. За ингээд Амбер бол эцэст нь тийм ээ 19 настай эмэгтэй маань хүүхдэд төрүүлсэн байгаа. За ингээ 25 жил шоронд хоригдоод $16,000 өрөнд бол оржээ. За Амберыг шоронд хоригдсноос хойш түүний гэр бүл болон дэмжигчт нь нэр төрийг цэвэрлэхийн төлөө бол тууштай тэмцсэн энэ бүхнийг ингээ дуусгаагүй. За шоронгоос өгсөн бол Амберийн бол нэг нэвтрүүлгийн ярилцлагууд байдаг. За тэр ярилцлаган дээр бол тангарагтны шүүх бол хизээ сонсож чадаагүй бодит үнэн гэж одоо итгэж буй түүхээ Амбер бол олон нийтэд дэлгэсэн байдаг. За тэрээр бол нэвтрүүлгийн үеэр ингэж ярьсан байна. Хүн бүрийн амьдралд зүрх сэтгэлээ бүхэлд нь зориулсан нэг хүн байдаг гэдэгт би итгэдэг. Тэгээд нэгэнт өгсөн зүрх сэтгэлээ буцааж авах боломжгүй шүү дээ гэж байна. За энэ нэвтрүүлгийнхээ үеэр Амбер бол одоо тийм ээ нийгмээс түүнд ирсэн, түүнийг доромжилж буруутгасан олон асуултанд бол хариулт өгсөн байдаг. За тэрээр бол ингэж ярьсан байна. Хүзэн ядагчдынхаа эсрэг бол ингэж хэлжээ. За тухайн хүмүүс надтай хамт амьдраагүй, надтай хамт байгаагүй, миний юу мэдэрч юу үзэж дуусныг мэдрээгүй бэж иж тийм ээ. Ямар ч нотлох баримтгүй зүйл дээр намайг буруутгаж янз бүрээр хэлсэн нь бол надад үнэхээр инээдтэй санагдсан гэж хэлсэн байна. За мөн Амберыг ердөө 5 жилийн одоо хорих ял авах боломжтой ялын хилцээрийг яагаад хүлээж аваагүй юм бэ гэж хүмүүс аягүй шүүмжилсэн байдаг юм байна. За тэгэхэд бол Амбер бол хэлсэн байна. За 5 жилийн ялын хилцээрийг хүлээн аваагүй шалтгаан нь бол Амбер бол одоо тийм ээ Америкийн нэгдсэн улсын шүүхийн тогтолцоонд бүрэн итгэсэн. За энэ бол осол байсан. Би нөхрөө хизээш санаатаагаар нөхрийн амьд хүрээгүй. Тийм учраас одоо тийм ээ шүүгч нар энэ үнэн зөв байдлыг олж тогтооно гэж бол би бодож ирсэн гэсэн байна. За гэвч тангарагтны шүүгчнэр түүнийг буруутаад тооцсон. Гэсэн ч Амбер тухайн үед хилцээрийг хүлээн аваагүй дээр нь бол хожим би бол харамсдаггүй. Тэр хоёр ялын тогтоолыг би бол алинч хүлээж аваагүй. Эндээ бол харамсдаггүй. Яагаад вэ гэхээр тэр үед юу мэдэрч байсан? Миний яг хийсэн бүх үйлдэл яг юу үнэн байсан? Энэ одоо ч надад хэвээрээ гэж хэлсэн байна. За энэ бүхэн бол одоо нэг л өдөр тийм ээ би одоо хэлж чадахгүй байсан бүхнээ ингээд хэлж чадна. Ямар нэгэн нэвтрүүлэгт оролцож би олон нийтийн асуултанд хариулж чадна гэдэгтээ би бол итгэж найдсаар ирсэн гэж хэлсэн байна. За мөн шүүх хурлын үед ч гэсэн би ярьж хэлж чадаагүй бүхнээ би энэ нэвтрүүлгийн үеэр одоо ярьж байгаа баяртай байна гэж хэлсэн байт юм. За тэрээр дээрэс нь нэмээд нэг маш ноцтой зүйлийг энэ нэвтрүүлгийн үеэр ярьсан байна. За ингэсэн байна. За одоо миний талигч нөхөр тийм ээ Жош дахин мансууруулах бодис ингээд хэрглэж ихэлсэн бөгөөд агаарын цэргийн хүчнийхээ ажилласаа хөөгдсөн гэдэг байгаа байхгүй. За тэгээ ингээд ажилгүй болцсон байсан. Би 7 сар гарантай жирэмсэн байсан. За харин ингээд Жош ингээд хар тамхи зарсаар байхыг хүссэн гэж. За нөхөр нь бас нэг жоохон хар тамхитай орооцолтой баг зэрэг хэрглэлцдэг. За үүнийг ингээд зараад идэг залуу байсан юм билэ. За тухайн өдөр бит хоёр ингээд маргалдаад амар хэрэлдээд тэгээд Жош бол над руу ингээд дайраад ирсэн гэдэг юм л да. За тэгт нь бол би түүнийг хулчгар гэд хэлсэн. Тэгээд өөрөөсөө түлхсэн гэдэг. За түүний хэлснээр энэ үгс нь бол нөхөртөө хэлсэн миний сүүлчийн үг байсан бөгөөд үүний дараа Жош цонхоолгоноод нас орчихсан гэж. За сэтгүүлч түүнээс бол шууд асуучдаг. Байцаалтын өрөөнд имээч нь тийм ээ таныг одоо ингээл ятгаал үгээ цэнээрээ хамаагүй юм ярьж болохгүй өмгөөлөгч даатгаараа гэдэг ингээд таныг бол буруугүй мэтэр ингээд яриулахыг хүсч байсан. За та энэ талаар яриач тодруулаач гэж хэлсэн. За тэгэхэд бол Амбер ингэсэн байна. Тийм ээ хүндлэнгөөс харахад бол буруу ойлгохдохоор байсан ч байж магадгүй. За гэхдээ миний энэ одоо тийм ээ эмээ мэн одоо энэ бүхнийг бол ерөөсөө бит хоёрын харилцаа ямар байсан, бит хоёрын дунд юу болдог, яасан эмээ бол бүгдийг мэднэ. Бидний гэрлэлт ямар байсан, ер нь бит хоёр одоо тэр нөхрийнхээ амьд хүрэхээс өмнө тэр сүүлийн хэд хоног юу болоод ирснийг эмээ бол бүгдийг мэдэж байсан гэж хэлсэн байна.
За ингээд Амбер Оклахома мужийн эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байсан бөгөөд за тэр үед хорих ангийн өөр нэг эмэгтэй хоригдол болох Патрисия гэх бүсгүйтэй бол олон жилийн сайн найзууд байсан хоригдож байх хугацаанд гэж ярьцлагандаа бас дурсан байдгийн байна. За Амберыг хоригдож байх хугацаанд нутгийн нэгэн телевиз бол түүнээс одоо ярьцлага авах нэвтрүүлэгт оролцохыг бол уурьсан байна. За ингээд Амбер 10 сарын 23-нд тийм ээ гараар уг телевизэд бол захиа бичиж хариу өгж за би тухайн нэвтрүүлэгт оролцож өөрийн түүхийг ярихыг үнэхээр одоо дуртай хүлээн зөвшөөрж байна гэж захиа явуулсан байт юм. За энэ захиаг бол мэдээж шоронгийн удирдлага бол маргааш нь тухайн телевиз рүү илгээсэн байдаг. За ингээд маргааш нь буюу Амбер шоронд амиа хорлсон байдалтай олцсон. За тэрээр амиа хорлох үедээ ердөө 25 настай байжээ. За харин телевизийн сувг бол мэдээж хэдэн өдөр түүнийг нас барснаас хэдэн өдрийн дараа захиа хүлээж авсан байна. За шоронгийн эмнэлгийн шинжилгээний хариугаар бол Амберийн биед 2 төрлийн сэтгэл гутралын эсрэг эмийг ингэж хольж хэрглэсэн гэж тогтоогдсон байна. За түүний үхлийн албан ёсны шалтгааныг амиа хорлолт хэмээн дүгнсэн ч гэлээ энэ бүхэн бол ерөөсөө энэ хэргийн төгсгөл болоогүй. Амберийн эцэг эх нь охиныхоо үхлийн талаар шоронгоос утасны автомат хариулагчаас л олж мэдсэн гэж байгаа. За тэр тэдний гэрт ирсэн утасны автомат хариулагчид бол шоронгоос бол охин ч нас орсон гэдэг ингээд товчхон мессеж үлдээсэн байсан. За тэд шоронгоос тодорхой мэдээлэл авахар буцаа залгасан ч утсаа ерөөс авахгүйсэн. За утсаа авсан ч гэсэн утас нь тасарч эсвэл дуудлагыг хариуцсан мэргэжилтнөө шилжүүлье гэж хэлээд ажиллахгүй дугаар руу шилжүүлээд хариу авч чадахгүй байсаар байгаа цаг алдсан гэжээ. За олон цагийн турш Амберийн эцэг эх нь шорон руу залгах гэж оролцсны эцэст нэг хүн утсаа авсан. За тэгээд тэр хүн бол зүгээр л тэр нас орсон гэж хэлээд шууд устсаа таслалцсан. Эцэст нь тэд охиныхоо үхлийн шалтгааныг амиа хорлсон гэж бол мэдээгээр л анх гарахт нь олж мэдсэн гэж ярьсан байна. За удалгүй тэдний гэр бүл болон цахим орчинд хамт хоригдож байсан хоригдлууд зарим шоронгийн ажилтнууд гэх хүмүүсээс Амберийн үхэл бол амиа хорлолт биш байсан. Харин бол ер нь гэмт хэргийн шинжтэй байж болцшгүй гэсэн мэдээлүүд ирж эхэлсэн байна. Эдгээр мэдээлүүд нь нухацтай бөгөөд ноцтой байсан. За үнэхээр сэжиг төрүүлэн байсан. За Амберийг нэвтрүүлэгт яриа өгүүлэхийг хүсээгүй учраас түүнийг сүрдүүлж ер нь бол дуугүй болгосон бөгөөд амьд нь хүрсэн. За мэдээж өөрөө амиа хорлсон байдалтайгаар түүний амьд хүрсэн байна. За Амберийн гэр бүл болон түүний дэмжигч нар түүнийг амиа хорлсон гэдэгт бол огт итгэдэггүй. За тэдний хэлж буйгаар бол Амбер ирээдүгээ төлөвлөж исэн, хүүтэйгээ хамт амьдрахыг бол тесэн ядан хүлээж байсан. За өөрийнхөө нэр төр болон шүүхийн тогтолцоо бол шудраг бус ажилласныг телевизийн нэвтрүүлэг ярилцлагуудад орж бол энэ тухайга ярихаар маш их баяртай байсан гэж. Амберийн гэр бүл түүнийг буруутайгаар шоронд хорьсон. Шоронд олонний нүднээс даалд Амберийг бол ирүүдэнд хамлж исэн. Эцэст нь шоронгийн удирдлагууд түүнийг үхэлд хүргэсэн гэж хардаж үзсэн байдаг. За түүний үхлийн дараа гэр бүл нь бол Амберийн нэр дээр Оклахома мужийн шоронгийн албаны эсрэг бол $75,000 нөхөн төлбөрийг нэхэмжилсэн байдаг. За энэ нэхэмжлэлд дурдсанаар бол ингэсэн байна. Шоронгийн хяналтын камер эвдэрхий байсан. За тэгэхээр бол Амбер тухайн үед яг шоронд юу болсон яасан гэснийг шоронгийн мэдээлэлээс огт өгөөгүй байгаа байхгүй юу? За шоронгийн хяналтын камер эвдэрхий байсан. Хоригдлуудын өрөөнүүдийг бүрэн шалгалт хийдэггүй байсан. За зарим өрөөнүүдийг ингээд алгасдаг байсан. Аюултай хоригдлуудаас гэхээр одоо нөгөө шоронгийн атмаануудыг хэлээд тах шүү байгаа. За Амберт бол байнгын дарамт шахалт ирдэг байсан. За тэрийгээ одоо Амбер гэр бүлийнхэндээ хэлдэг байсан. За сэтгцийн эрүүл мэндийн тусламж бол Амберт бол үнэхээр дутагдaltaй байсан. За энэ бол үнэхээр тэгэлгүй яах вэ? Энэ эмэгтэй чинь нэгт одоо дөнгөж хүүхдэд төрүүлээд тэгээд энэ хүүтэйгээ хамт байж чадахгүй. За ингээд нөхөр нь бол одоо ингээд өөрийнхөө тийм ээ санамсаргүй уур хилэндээ хийсэн үйлдээс болоод ингээд өндрөө сунаад амиа алдсан. Ингээд өөрөө шоронд хоригдсон энэ эмэгтэй. Тэгэхээр бол энэ эмэгтэй сэтгцийн эрүүл мэнд бол үнэхээр бол ямар ч байсан шууд эм тан хэрэглэх сэтгэл зүйчд хандах одоо байдалтай байсан. За гэвч бол түүнд ерөөсөө сэтгцийн эрүүл мэндийн тусламжийг бол үзүүлээгүй гэж. За үзүүлсэн нь бол хид хидийн эмнүүд л өгдөг байсан гэдэг байгаа. За түүнд заавал өгөх ёстой байсан сэтгэл нөлөөлөх эмнүүдийг бол энэ шоронгийн эмч бол хизээж цаг тухайд нь өгж байгаагүй. Алдаг оног хаяа нэг өгж исэн. Зэрэг бол одоо ингээд тийм ээ энэ шоронгийн системийн анхаарал болгоомжгүй үйл ажиллагаанаас болж одоо охины маань амьд хүрсэн гэж үзсэн байна. За гэвч эцэст нь бол түүний гэр бүлийнхэн энэ шүүхийн нэхэмжлэл бол буцаанд татсан байт юм байна. За энэхүү эмгэнэлт хэргийн дунд бол огт буруугүй нэг хүн байсан. За мэдээж энэ хүн бол Амбер ба Жошийн хүү Лева юм аа. За үнэхээр харамсалтай хүү тийм ээ.
Ингээд одоо ийм эцэг эхийн хүүхэд бол төржээ. За түүний аав нь нас орж ээжийг нь баривчлах үед одоо Левай бол энэ хорвоод төрөөч хүү байсан. Ихийнхэн хэвлээд байсан байгаа. За Амбрын гэр бүл бол хүү Левайын асран хамгаалах эрхийг бол өөрсдөө авсан бөгөөд одоогоор хүү тийм ээ эмээ өвөө дээрээ олон нийтийн нүднээс бол хоол за нам гүм тайван орчинд эрүүл сарвал өсөж боож байгаа гинэ. За харин шүүхийн ялын хилцүүлгийн үеэр Жошин эмээ гэх одоо Beverly Hillberlin гэх хүн бол бас дулмас туслуулан дараах зүйлийг бол хэлжсэн байт юм байна. За би бол тийм ээ Левайдыг бол хизээч харж чадахгүй баха. Левайыг харах, түүнтэй одоо ингээд өсгөх, хайрлах боломжгүй байна гэдэг бол одоо маш их өвдөлтийг бол надад өгч байна гэж гонигтайгаар ярьжсэн байна. За мөн түүний хэлсэн үг бол зээ хүүдээ зориулан бэлдсэн хайрын үгтэй ишлэл байсан бөгөөд за харамсалтай нь бол асрамж тийм ээ Амбрын гэр бүл шилжсэн учраас тэр үгээ бол Левайд бол хэлж чадхааргүй болсон гэж хэлсэн байна. За Амбрыг нас барснаас хойш Amber Hillberlin-д зориулсан дурсамжийн хуудас гэх нэртэй Facebook хаягийг бол түүний эцэг их нээсэн байдаг. За энэ хаяг дээр бол хүү Левайын зурсан зургуудыг бол имээ нь бол нийтэлсэн байдаг нь олон нийтийн сэтгэлийг бол үнэхээр хөдөлгөжээ. За тэдгээр зургууд нь бол түүний эцгийн унаж амиа алдсан хэврэг цонхыг ээжийнхээ үхлийн тухай дүрслүүдийг гунигт автсан бяцхан хүүгэнүүдээр бол дүрслэн зурсан байсан. За эдгээр зургууд нь бол хүүхдийн хувьд тийм ээ хичнээн гүн сэтгэлийн шарх авсныг бол одоо харуулж байгаа юм аа гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн маань дугаар үүгээр дуусч байна. За миний хувьд ч гэсэн бол үнэхээр харамсалтай хэрэг болсон. Гэхдээ би бол үнэндээ бол ер нь бол Амбрын талд байна. За яагаад гэхээр энэ эмэгтэйг би бол нөхрийнхөө алдсанд өмөрж байгаа юм биш. Амбрын тал нь гэдэг нь яагаад гэхээр тэр нөхөр бол нэгт ажил хийдгүй байсан. За хоёрт одоо харт тамхи хэргэлдэг. Эхнэрээ маш их хорон үгээр одоо юу гэдэг нөхөр нь зүгээр байхад л гүүж ирээл эхнэр нь нөхрөө шатаар түлхээл. Эсвэл эхнэр нь одоо нөхрийнхөө толгойд 21 оёдол тавиулах одоо гэрлийн бүрхүүлээр цохино гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний тэгж галзууртал нь ямар үг үйлсийг тухайн эрэгтэй хийдэг байх вэ гэдгийг бол би бол энэ дурсан хэлмээр байна. Ирчүүд бол одоо эксүүдэд дурсаж явахдаа дандаа тэгдэг шүү дээ. Эмэгтэйчүүд яг их дормжилтэй шүү дээ. Ер нь гадаад Монголгүй адилхан дөө. Миний хуучин аавга, миний хуучин ихнэр бол галзуу хүүхэн байсан гэж яриад идэг. За тэгэхээр би бол энэ дэр нэг л юм хэлмээр байгаа. Та тухайн эмэгтэйг тийм ээ сайхан хөөрхөн охин багт нь анх авч суучаад тэг галзуу авгаа болтол нь юу хийсэн юм бэ? Тухайн эмэгтэй галзуур болтол нь та ямар үгийг хэлж, ямар үйлдэлийг хийж, түүнд тийм ээ ямар одоо тийм зам байдлыг харуулсан бэ гэдэг бол үнэхээр асуумаар байдаг байхгүй юу? Тийм тэгээд бас энэ залуу өөрөө бас надад бол маш хариуцлагагүй байсан юм шиг санагдаж байгаа. Нэгт өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй хар тамхи зарж байсан. За ажлаасаа гарчаад ажилд орохгүй хар тамхи зараад явна гэжсэн гэж. За эн чинь яг одоо юу гэсэн үг төрөх гэж байгаа ирээдүйн хүүгийнхээ төлөө аав нь хар тамхи зараад явж болохгүй үстэй. За хоёрт бол одоо энэ хоёр хосууд маань энэ хоёр талаасаа нийлсэн жигсэн тэр тухайн байр марийг бол ерөөсөө дандаа тэр эмэгтэй талаас нь Амбрын эцэг их нь бол худалдаж авч өгсөн юм билэ. Жошин гэр бүлийн талаас бол ерөөсөө юу ч өгөөгүй. Тэгсэн мөртлөө тэр Жошин хатам аав ээж хоёр ч нь одоо хүүгээ сал гэддэг байсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд 7 сар хагастай жирэмсэн ихнэрээсээ сална гэдэг шийдвэр бол үнэхээр буруу. Нэгэн тал одоо тэр охинтой суугаад амьдрна гэ. Тэгээд хүүхдтэй болцсон байж тээ. Тэр хүүхд ч одоо 7 сар хагастай гэж бие олцсон байгаа шүү дээ хийх хэвлээд. Тэгээд тийм ихнэрийгээ за чи ааштай чи муухай би чам шүүхийн хориг гаргалаа. За би явлаа. Ийм амьдрал байна гэдэг бол үнэхээр хариуцлагагүй шүү. Би бол энэ залуугаас одоо эмэгтэй хүнийг бол галзууртал нь үгийг хэлдэг байсан. Галзууртал нь авир гаргадаг байсан юм байна. Тэсшгүй бэрх. Тэгээд жирэмсэн ихнэрээ хаяад явна гэдэг бол энэ эр хүний өстой эмэгтэй хүнийг нэрэ голдол нь ортол гомдоож байгаа аимшигтай үйлдэл واخгүй юу. Энэ бол өстой би бол ийм эмэгтэй хүнийг бол өстой яаж исэн зөвтгөж чадахгүй. За тэгээд тэр хадам тал нь гэсэндээ тэр шүүхийн шийдвэр нь бол өөрсдийнх нь талгаараа өөрснөө шүүхэд ялчаад байх чинь Амбрыг одоо тэгэл нэг дормжлох маягаар хатхаал тэр үг мүг хилээд байгаа нь бол бас л онцгой хадмууд байж гэж бодож байна. За тэгээд нөгөө талаасаа бол одоо юу гэдэг нэг хоёр хүүхдийнхээ амьдралд ер нь миний анзаарснаар бол нэг хүүхдүүдийнхээ амьдралд хит хошуу дүрдэг хадмууд байдаг байхгүй юу. Ах トゥ болон хадмууд нь бүр ингээл амар хошуу дүрэн баг нөгөө нэг за одоо Жошоор одоо жишээлж ярих юм бол Жошийн ах トゥ аав ээж нь тийм л хүмүүс байсан байгаа байхгүй юу. За одоо чи одоо тийг наа өхөн чинь тийм юм байна. За чи сал боль. Ерөөсөө хүүхдүүдийнхээ амьдралд бас нэг альва юм дээр нэг хил хязгаар гэдэг зүйл байдаг. Хит хошуу дүрх хэрэггүй. Мэдээж одоо тэр чинь хатам аав ээж нь юм чинь мэдээж хүүхдүүдтэйгээ ярьж орж уулзаж учралгүй л яг. Гэхдээ хоёр хүний хайр сэтгэлийн асуудал дээр
тэр аав нь ч вэ нү, тэр ах дүү нь ч вэ нү, энэ ч байдгийг, найз нь ч байдаг юм. Тэр хошуу дөрвүүд ерөөсөн үнэхээр илүү ч үзэгдэл юм аа. Энүүн дээр бол тухайн хоёр хайртай хүн, тухайн хоёр ханилаа цуцсан өөрснөө шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэрнээс тэр хөндлөнгийн тэр одоо хүмүүс тэр хит хошуу дүрдэг ах トゥ аав ээж бол өстой үнэхээр токсик байдаг шүү. Харилцааг бүр токсик харилцааг улам токсик болоо тий. Дарин дээр давс нэмээд идэг тийм аргэр байдаг шүү. Энэ бол Монголд амирх байдаг. За тэгээ Америкт ч одоо хүний зовлон жаргал адилхан хэмжээ Америкт ч гэсэн бас байдаг юм байна. Үүн дээрээс би бол одоо ингээ харж байсан. За тэгээд бас энэ залуухан хосууд байгаа бах. Одоо энэ подкастыг одоо бол сонсож байгаа танд маш их баярлалаа. Гэхдээ залуухан хосуудаа бол хандаж хэлэхэд альва юмн дээр нэг жоохон тийм хүлээцтэй, тайван, нэгээ уучлж одоо юу гэдэг нөхөрчин чамааг өстө нэр аимшигын балиар үг хэл амаар доромжлоход нь одоо нэг дуугаахан байдаг ч юм уу. Нэг зодод цохихгүй төвчээртэй бол хандж байгаарэ. За тэгээд нэгэнд хүүхэдтэй болцсон бол ер нь тэгээд ер нь л одоо аль нэгэ хүндэлж төвчээртэй байхыг л одоо хүсмээр байна. За тэгээд ирчүүч гэсэн дээ. Айгүй ер нь бол нэг нүгүү хэлэхэд эмхтэй хүнээсээ илүү эрэгтэй хүмүүсийг муухай хорон хөхтэй гэдэг штэ. Хүний зүрхэнд буумаар тийм муухай үгийг хэлдэг хүмүүсээс их байдаг юм. Бүр тэр нь бүр ингээ мартагдахгүй хэдэн жилийн дараач бүр ингээ бодогдоод идэг. За тэгээд тийм байж яхад нөгөө нэг ах トゥ амраг сатаа аав ээж нь бүр дээрээс нь токсик доромжлууд ахаар бол тэгээд за хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Ингээ дараагийн дугаар хүртэл баяр та.